Hello. Та бүхэнд өнөөдөр энэ зүйлийг жоохон эрт мэдсэн ч байсан болоосай гих зүйлүүдийг ярьж өгөх болно. Тэгээд энэ бичлэг бүх насны хүмүүст тохиромжтой. Тэгээд Японд нэг судалгаа байгаа юм л да. Эрүүл мэндийн боловсролын түвшинд сайтай эцэг эхчүүд хүүхдүүдийнх нь тархалт нь 40%-аар бага байсан. Тэгээд өгөр юу хэлэх гээд байна гэхээр магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүд дээрээ хэрэгжүүлж болохоор эрүүл мэндийн талаас нь ойлголт өгсөн тийм бичлэг байгаа маа. Би бол ашвэсийн оюутан. Тэгээ өөрөө бас айгүй эрүүл амьдрахыг хичээдэг. Тэгээ намайг жоохон бахаас эхлээл ээж за ингээд чи яаж ч тэ эд хөрөнгөтэй байсан. Эрүүл мэнд гэдэг зүйл чинь маш чухал гэж надад тийм ойлгуулж өгсөн. Сайн унтаж амаараарэ дасгал хөдөлгөөн хийгээрэй гэж хэлдэг. Тэгээ энэ үгнүүд бол ерөөсөө оргүй үг бол биш. Тиймээс та бүхэн ч гэсэн аав ээжийнхаа эмээнэрийнхаа хэлсэн тэр үгнүүдийг энгийн юм шиг боловч өөрөө хэрэгжүүлж гинүү гэдгийг харж үзээрэй. Эхний зөвлөгөө нь болохоор нүд байна. Тэгээ одоо бол ерөнхийдөө айл гэрт хүүхдүүдийн баг хингэл шил зүдэг боллоо ш. Тэгээ шил сонгохын тулд хараагаа үзүүлэхийн тулд бид бүхэн нүдний имлэг эсвэл харааны төв дээр очтгоо. Тэгээ би бол анх 5 дахь ангидаа харааны төв дээр очиод хараагаа уншлуулж исэн. Тэгээ тухайн үед тасах 2.5 гарч исэн баггүй. Ер нь бол аимшигтайгаад тэгээд ер нь бол тогтмол хараагаа ингээд үзүүлж заах хэрэгтэй. Тэгээд 6 сарын дараа очиод үзүүлсэн чинь хасах 3.5 болсон байсан. Тэгээд би бүр гайхаад яхаараа энэ жилийн дотор л хасах нэгээр ингээд буурсан байт юм болоо гэж бодоод ер нь тэрнээс хойш ер нь тасралтгүй л ингээд хараа огцсон муудсан. Сүүлийн 4 жил бол миний хараа тогтсон байна. За үүнээс тэгээд би яг том болоод юу гэж ойлгосон бэ гэхээр анхнаасаа сайн харааны төв эсвэл сайн нүдний имлэгт хараагаа үзүүлдэг бэжтэй гэж жоохон харамссан. Тэгээ тухайн үедээ би өөрөө 5 дахь анги байсан. Тэгээ намайг манай ихч дагуулж яваад үзүүлсэн байхгүй юу. Тэгэхэд ч гэсэн нэ бас тэгээ бас туршлагагүй байсан. Сайн газар хараагаа үзүүлэх юм бол яг ямар цагт ямар үед шалгуул миний нүд ингээ амарцсан. Тэгээ миний нүдний хараа үнэн зөв гарах уу. Тэгээд тэр аппаратаар шалгуулсан хариугаа нүдний эмч үзэж өгч байгаа шүү дээ. Тэгээ нүдний эмч ч гэсэн энэ аппаратаар гарч ирсэн хараа үнэн байна уу, зөв байна уу гэж надад тохирсон шил сонгож өгөхөд туслана. Тэгээ 3 дахь гэх юм бол одоо ямар арам ах уу те надад тохирсон зөвлөгөөг минь ч гэсэн өгөх байсан байх гэж бодож байна. Тэгээ тийм учраас хүүхдүүдийнхээ харааг шалгуулахдаа эсвэл өөртөө хараагаа шалгуулахдаа сайн газар очиж үзүүлээрэй. Тэгээ миний өдийн наслахад тэгээ миний өнгөрсөн хугацаанд бол олж нээсэн дэжгүй газар гэх юм бол орбит эсвэл солонг гэх нүдний имлэг байж болж байна. Эсвэл харааны төв юм бол City Optic дэжгүй санагддаг. Тэгээ эдгээр газрууд бас миний хувьд дэжгүй байна. Тэгээ хоёрт болохоор шүдтэй маш сайн угаах хэрэгтэй. Манай аав болохоор миний амралт уусгаад ирэнгүүт ер нь хичээл жоохон орхгээд ирэхээр хүүхдүүдэд дагуулад шүдний имлэгт 1-2 жил тутамд үзүүлдэг байсан. Тэгээ тийм учраас аав хаачаад өнгөрсөн хугацаанд ерөөсөө сувгийн жилгээ ол хийлгэж үзээгүй. Тэгээ аавдаа баярлалаа. Тэгээ аав намайг маш сайн имлэгт үзүүлдэг байсан ч гэсэн би ерөөсөө шүдээ сайн угаадаг байгаагүй байсан байлээ. Шүдээ сайн угаах хэрэгтэй оюутан болоод ойлгож эхэлсэн. За тэгмүүд эхний ээлжинд шүдээ сайн угаахын тулд бид бүхэн сойд сонголтын дээр анхаарах хэрэгтэй. Сойд сонголтоо яаж сонгох вэ гэхээр за энэ шүдний хоёрын шүд байгаа шүү дээ. Энэ хоёр шүднийхаа хэмжээтэй одоо сойз авах хэрэгтэй. Ингээл миний багахад хэрэгэлдэг байсан сойз гэх юм бол хүүхдийн сойз биш, ер нь жоохон нэг тийм том хүний сойз хэрэгэлдэг байсан. Тэгээ тэр том хүний сойз хэрэглэх юм бол энэ артлын араагаа сайн угааж чадахгүй, нүг хүрэлцэхгүй. Тэгмүүд тиймэрхүү ихэнх гадуур зарагддаг том сойзнууд болохоор хиймэл шүд угаахад зориулагдсан ч юм уу хатуу, том байдаг. Тэгээ тийм учраас аль болох жижиг өөрийнхөө шүдэн тохирсон сойзыг сонгох хэрэгтэй. Тэгээ бүр яаж сойз сонгохоо мэдгүй байх юм бол мисаа орж олж ийн шүдний имлэгт зарагдж байгаа сойзнуудыг эмчтэйгээ зөвлөлтөд сойзоо сонгох боломжтой. За оны үед гэх юм бол ялангуяа хүүхдэд зориулсан гэх ийм чихэрний амттай ч юм уу гоё сонин хачин өнгөтэй тийм онууд байдаг. Магадгүй тэр ингээл илүү хүүхдийн шүд угаах туршлагыг нь нэмэгдүүлж өгдөг байж болно л доо. Гэхдээ сонгуультан дээр аль болох ногоон тэмдэглэгээтэй буюу одоо
байгалийн гаралтай, урамлын гаралтай гэдэг тийм монгол өгүүл зүгээр санагддаг. За тэгвэл саяз маань гоё бэлэн болчлаа тий. Тэгвэл шүдээ угаах тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгээ шүдээ яаж угаах вэ гэхээр ерөнхийдөө энэ шүдний бүх гадаргууг л угаах хэрэгтэй. Тэгээ нөгөө угаахгүй үлдчихэж байгаа учраас тэр чинь өнгөр үлдээд тэгээд тэр өнгөр маань цаашаага ингээд цоороод явчихж байгаамаа. Тийм учраас шүдний бүх гадаргууг угааж авах хэрэгтэй. Араануудаа сайн угааж чаддгүй учраас араанууд айгүй их сувгимжлэгийн ордог шүү дээ. Ялангуяа оройны шүд угаалтаа маш ач холбогдол өгж явах хэрэгтэй. Тэгээд дор хаяж ер нь 3-5 минутыг зайшгүй шүдэндээ зарцуулна гэж бодоод угаах хэрэгтэй. Тэг бүр болохгүй бол магадгүй дуртай дуугаа тавьж байгаа ч юм уу те. Тэр дуугаа сонсож дуусах хүртэл шүдээ угаадаг ч юм уу. Гэмэд чи өөртөө ингээ багаар хвшил болгоод шүдээ угаах хэрэгтэй байна. Би бас сүүлийн үед зөвхөн өглөө орой шүдээ угаахгүй бас өдөр гээд өдөрт 3 удаа шүдээ угаах тийм хвшил бий болгож байгаа. Тэгээ өдрийн цагаар ч юм уу жоохон амттай чихэр ундаа удаг ч юм уу тийм зүйл байх юм бол шүдээ ингээл орой угаахыг л хүлээлгүй тэр доор нь шүдээ угаачиж байгаа. За 3-т ингээл охтууд өсвөр нас жоох эхлээл ирэнгүүт ингээл нүдээ будаал, нүрээ будаал эхэлдэг штеп. Тэгээ би нүд болон уруулны будгаа ерөөсөө бусдад шеэр хийдэггүй. Тэгээд ариун цэвэр талаасаа ч гэсэн одоо сормуусны будаг, сормуус дэрвэлгэгч, уруулан өлөвч, уруулын будгаа бусдадтай хичнээн сайн найзууд байсан ч гэсэн аль болох шеэр хийхгүй байвал сайн. За 4-т гэх юм бол зөвхөндөө санитол авч явах. За санитол өөрөө ямар үүрэг ролтой вэ гэхээр бидний гарн дээр ингээл маш олон нүдэнд харагдахгүй бактериуд байгаа. Энэ бактерийн эсийн гадаргуугийг нь энэ санитол буюу спирт нь устгаж өгч идэг. Бид нэр ариун цэврийн өрөө орлоо гэх юм бол бүх ариун цэврийн өрөөнд бол савн байдаггүй шүү дээ. Тийм учраас гараа усаар угаачаа дараа нь санитолоо цацаад өгөх юм бол нэг тийм гар цэвэрхэн болсон байна. За 2-т гэх юм бол гараа савндаж угаагаад юм идэх боломжгүй байх юм бол ядаж санитолоо цацжаагаад халдвар гүйжүүлж агаад хоол хүнс сэргийлэх юм бол бас хоол хүнсээр дамжих гараар дамжих тэр халдвараас сэргийлэх боломжтой байгаамаа. Тийм учраас зөвхөндөө нэг хөрхөн санитол хийгээ авчихад нэг зай эзлэхгүй. Би болохоор гээлэн санитолоос илүү шингэн бүцтэй санитолыг илүүд үздэг. За 5-т нь гэх юм бол нэмэлт витамин хэрэглэх. Би нэг ахлах ангита нэг витамин эрдэс бодисын шинжилгээ өгсөн байхгүй. Тэгсэн чинь надад тухайн үедээ А витамин, Д витамин нэлийн дутагдaltaй гарч ирсэн. Тэгээ нэг бодлороо би өөрөө хараамуутай ис учраас А витамин надад хэрэгтэй байсан. Тэгээд Д витамин болохоор бас хэрэгтэй байж таарсан. Тэгвэл А витамины хувьд ярив тийм тархлааг дэмждэг. Тэгээд нүдний хараанд сайн гэж бас мэднэ, арьсан сайн, хоол хүнсээрээ хангалттай хэмжээнд авч чадахгүй А витаминыг нэмэлтээр уул тохиромжтой. 2 дахь нь гэх юм бол Д витаминыг монголчууд бол зайлшгүй нэмэлтээр уух хэрэгтэй. Учир нь Монгол улсын газар зүүн бүсээс хамаарат бид нарнаас шууд Д витаминыг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Энд чинь подкаст сонсч ирсэн чинь ер нь монголчуудын 98% нь Д витамины дутагдaltaй гэж сонсч ирсэн. Д витаминыг уухгүй байх юм бол хүн амархан ядарна. Тэгээ ялангуяа өсөлтийн насны дээрээ хүүхэд явж ивэл өсөлт удаашрна, архиттай болох нь бэхжээд явж байгаа штэ. Тэгэл архиттай болох юм бол хөл нь нэг юм өвөг хэлбэрийн хөлтэй болно. Тэгээ гоо зүг талаасаа ч гэсэн маш онцгүй. Энэ витамин тус болгонд одоо хоногийн тун гэдэг зүйлүүд байдаг. Хүн бол энэ амин тэмийг бол хуримтлуулдаггүй. Учираас өдөр болгон авч явах хэрэгтэй. Тэгээд тэр авч явах хэмжээгээ яаж мэдэх вэ гэхээр мэдээч юм тогтцсон хэмжээ байгаа ч гэсэн дутагдaltaй байх юм бол тэрнээс илүү аваад дутагдлаа нөхөх шаардлагатай байдаг. Шинжилгээ өгөөд эмчэд хандаад би ер нь ямархуу хэмжээтэй витамин уух хэрэгтэй вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Яасан ч ингээд дуур мэдээд өөрөө мэдээд витамин уух юм бол витамины илүү төлөвсөд ууснасаа илүү уртаа гай хуримтлуулна шүү. Тэгээ энэ зүйлүүдийг жоох эрт мэдсэн байсан ч болоосай гэсэн зүйлүүдээ та нарт хуваалцлаад эрүүл мэндэд ч гэсэн анхаараарай гэж хүсэж байна. Тэгээд би бас өөрөө эрүүл хоолт гэдэг Instagram хуудас хөтэлдэг учраас энэ хуудсыг ч гэсэн та бүхэн дагаад илүү эрүүл хооллыг гэсэн инспирэшн аваад, санаа аваад мэдээлэл аваад хэрэгжүүлээрэй гэж хүсэж байна. Бичлэг энд хүрээд дуслаа.